Өдөө дэлхий дээр 8 тэрбум гаруй хүмүүс амьдардаг боловч хүн амын ердөө 1% нь үр хүмүүс манай гарагийн нийт баялагын 47.5 гаруй хувийг эзэмшдэг болохыг та бүхэн мэдэх үү? Эдгээр эрхмүүд бол алдарт Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн чинэлэг эрхмүүд бөгөөд өнөөдрийн байдлаар уг жагсаалтыг Tesla, SpaceX зэрэг компаниг гүйцэтгэх захирал тэрбумтан Elon Musk 490 гаруй тэрбум доллараар тэргүүлж байна. Бодис ертөнцийн Тони Старк буюу төмөр хүн хэмээн нэрлэгддэг тэрбумтан Elon Musk бол зүгээр нэг эд хөрөнгөө гайхуулсан энгийн нэгэн тэрбумтан биш маа. Elon Musk бол ангар гараг дээр өөрийн гэсэн хот байгуулахаас эхлээд хүний тархин дотор чипс суулгаж хиймэл оюухантай нэгтгэх мөн газар доогуур супер урттай галзуу галт тэрэг барих болон хүн дүрстэй роботуудыг бүтээх зэрэг хэнийч санаанд оромгүй галзуу санааг сэтэж түүнийгээ хэрэгжүүлэхээр улаардаг орчин цагийн хамгийн этгээд эрхмүүдийн нэг үлээ. Гэсэн ч сүүлийн үед Elon Musk нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын 2 дахь бүрийн эрхийн хугацаанд түүнтэй хит ойр байж, Америкийн улс төр тэтэрхий их оролцсноос үүд олон нийтийн шүүмжлэлийг хүртэж нэр хүндээ унган өөрийн нэрийг уцуулсан Tesla-гийн цахилгаан машинууд нь хүртэл хятадын BYD компанид байр суурь алдахад хүрсэн байна. Тэгвэл өнөөдөр бид дэлхийн хамгийн чинэлэг эрхэн болох Elon Musk-ын амьдралын түүхийг хүргэхийн зэрэгцээ түүний хэрэгжүүлэхээр төлөвлөж буй галзуу санаануудыг дуртахаар бэлтгэлээ. Тэг болохоор бичлэгээ дууссан үзээд манай сувгийг бас лайк болон subscribe дахаа бити мартаарай. Таны YouTube контент чинь чанартай байсаар итэл яагаад үзэлт авахгүй ингэж бодож байна? Шалтгаан нь юу гэж таны thumbnail явцгүй гэсэн үг. Таны контентыг үзэх хэсгийг шийддэг хамгийн чухал үзүүлэлт бол thumbnail. Тэгэхээр танд санал болгож буй YouTube thumbnail-ийн хичээлийг үзснээр та үзэгчдийн сэтгэл зүйд нөлөөлөх thumbnail хэрхэн хийхийг сурна. Canva ашиглан мэргэжлийн түвшний зураг бүтээх аргуудыг мэднэ. Заавал Photoshop хэрэггүй. Кликийг өсгөдөг дизайнын сэтгэл зүй өнгөний шатлалын системийг ойлгож том YouTube-руудын нууц техникүүдтэй алхам алхмаар суралцсан. Задлан цэгийн сайтаас ороод та яг одоо хичээл үзээрэй. Хэрэв та видеогоо олон хүнд хүрэхийг хүсдэг бол энэ хичээл танд зайлшгүй шаардлагатай нэг ур чадварыг сургана. Таны контентын үзэл thumbnail-ээс чинь эхэлдэг. Одоо төвшнээ ахиулах цаг болсон. Задлан цэг юм байна. Elon Musk буюу Elon Reeve Musk нь 1971 оны 6 сарын 28-нд Өмнөд Африк улсын Pretoria хотод төрсөн бөгөөд түүний ээж May Musk нь Канад гаралтай загвар өмсгч бөгөөд аав Errol Musk нь Өмнөд Африкийн чинэлэг инженер үйл хөдлөх хөрөнгө зуужлагч байжээ. Elon Musk бол айлын том бөгөөд Kimball Musk, Tosco Musk гэсэн хоёр дүүтэй ажээ. Elon-ыг 10 настай байхад аав ээж хоёрын салснаар түүний сэтгэл санаанд том нөлөө үзүүлсэн бөгөөд Elon багын л маш дотгошоо хит нямбай маш зүрүүд хүүхэд байжээ. Багасаа л компьютер сонирхолтой байсан тэрээр хүүхэд байхдаа л код бичиж суран бүр 12 настайгаас Blaster гэсэн өөрийн тоглоомыг бүтээж $500 худалдаж байсан түүний бизнес сэтгэлгээний эхлэл болсон байна. Elon Musk сургуульд байхдаа дандаа үеийнхэндээ шоглуулж дээрлгүүлдэг байсан тул 15 настайгаас эхлэн карате болон бүхийн сургалтанд хамрагдаж бие хамгаалах урлагаар хичээлж байв. Ингээд 17 настай болох үедээ Elon Канада улс руу ганцаараа нөөж халаасандаа $4,000 чамдам дөрвөн номтой Канадын нисэх буудлын дээр бууж исэн тэрээр хожим нь Канадын их сургуульд орохын зэрэгцээ бас Өмнөд Африк улстай цэрэгт явахаас зогтсон гэж шүү. Мөнгөтэй үнэлтэй. Тэгсээр Elon Musk 1989 онд Канадын Kingston дахь хатан хааны их сургуульд элсэн 2 жил суралцсны дараагаар 1992 онд Америк нэгдсэн улсын Пенсильвани их сургууль руу шилжин 1997 онд эдийн засаг ба физикийн 2 бакалаврын зэрэг хамгаалан төгсөж бас л айхтар байгаа юм шүү. Ийхүү бакалаврын зэрэг авсны дараагаар Elon Stanford-ийн их сургуульд эрчим хүчний физикийн чиглэлээр докторийн хөтөлбөрт илсэн боловч 2 өдрийн дараагаар тухайн үед интернет бизнесийн халдварлын улмаас сургуулаа хайж өөрийн гарааны бизнесийг эхлүүлсэн байд. Elon 1995 онд дүү Kimball-тайгаа хамт Zip 2 гэх компанийг байгуулсан бөгөөд сонины газруудад газрын зураг хаяг чиглэл зэргийг өгдөг онлайн платформ байжээ. Elon ингээд анхныхаа бизнесийг хожим Compaq компанид $307 сая худалдсан байдаг бөгөөд үүнээсээ тэр нийт $22 сая олон саятан болсон байна. Үүний дараагаар Elon 22 саяараа 2000 онд X.com сайтыг байгуулж Community гэх компанитай нэгтгэн домогт онлайн төлбөр тооцооны платформ болох PayPal-ыг үүсгэн байгуулсан байдаг. Одоо PayPal-ыг мэдгүй хүн бараг байхгүй хэл та. Тэгсээр Elon дахин 2002 онд PayPal-ыг 1.5 тэрбум Америк доллараар худалдаж, Musk энэхүү худалдаанаас $165 сая олсон байдаг. Ингээд үүний дараа энэ мөнгөөрөө Elon юу хийсэн бэ? Мэдээж SpaceX болон Tesla шүү дээ. Ийхүү 2002 онд Elon өөрийн хувийн сансрын компани болох SpaceX буюу Space Exploration Technologies спацыг байгуулан сансрын тээврийн зардыг бууруулах хүн төрөлхтнийг өөр гариг эрхсдээр авиж гасар том амбиц тавин өнөө цагийн хамгийн дэвшилтэт сансрын технологийн компанийг үндэслэн байгуулсан байна. Elon ихэнх үедээ сансрын буужингуудаа бусад улсаас буюу Оросын Сьюз сансрын хөдөлгөөн зэргийг худалдаж авахыг зорж байсан ч энэ санаанд боломжгүй болмогц компанийхаа пуужинг бие даан хөгжүүлэхээр шийдсэн байна. Ингээд 2008 онд тэрээр хамгийн анхны хувийн санхүүжилттэй пуужингийн төсөл болох Falcon 1-ийг бүтээж амжилттай тойрог замд гарснаас хойш одоогийн байдлаар Falcon 9 загвар хүртэл хөгжүүлэгдэн дэлхийн сансар судлалын үйл эрх жинтэй хөв нэмэр оруулсаар байна. Хэрэв та бүхэн мэдэж байгаа бол SpaceX-ийн Falcon 9 пуужингийн эхний шат буюу ачааг дэлхийн татах хүчнээс гарах пуужин дахин ашиглаж болдог шүү дээ. Тэгэхээр яалтчгүй бүр галзуу санаагааз. Үүний дараагаар SpaceX компани 2020 онд өөрсдийн Crew Dragon хөлгөөр NASA-гийн сансрын нисгчдийг задгай сансарт гаргаж эхэлсэн бөгөөд сансрын салбарт анхны хувийн сансрын хөлгийг амжилттай бүтээсэн байдаг.
Elon Musk-ыг дэлхийн түвшинд таниулсан өөр нэгэн нэрийн хуудасуулах компани бол мэдээж Tesla байлээ. Гэхдээ Tesla компаниг Elon Musk үүсгэн байгуулаагүй маа. 2003 онд Tesla Motors-ыг Америк нэгдсэн улсын инженерүүд болох Martin Eberhard болон Mark Tarpenning нар байгуулсан бөгөөд 20 дугаар зууны хамгийн сууд эрдэмтэд зохион бүтээгч инженерүүдийн нэг болох Серб гаралтай Никола Tesla-гийн хүндэтгэн Tesla мэн нэр өгсөн байна. Elon Musk 2004 онд анх Tesla Motors-т хөрөнгө оруулж хожим гүйцэтгэх цагирал болсон бөгөөд түүний удирдлагын доор Tesla дэлхийд дахны нэрд гарч модель S3, модель SXY зэрэг машинуудыг зах зээл дээр амжилттай гаргасан байдаг. Хэрвээ сайтар харуул машиныхын загваруудын нэр нийлээд Sexy гэсэн үг болж байгаамаа. Tesla компаниас хамгийн сүүлд цахилгаан хөдөлгөөртэй pickup truck болох Cybertruck-ыг танилцуулсан байдаг. SpaceX Tesla 2-оос гадна Elon Musk 2016 онд Tesla-гаар дамжуулан Solar City гэх нарны автомобилийн компаниг худалдан авсан ба гэр ахуйн хэрэгцээнд зориулан нарны эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэх үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгосон. Үүний зэрэгцээ 2017 онд Elon The Boring компаниг үүсгэн байгуулж газар доогуур өндөр хурдны хонгол бүхий систем болох Hyperloop-ыг туршиж эхэлж. Ингээд энэ бүхний дараагаар Elon Musk-ийн ээлжид газар хөрөнгө оруулалт нь Twitter байлаа. 2022 онд Elon Twitter компаниг нийтдээ 44 тэрбум америк доллараар худалдан авч X хэмээн нэрлэн хэрэглэгчдийнхээ үг хэл, үзэл бодлоо чөлөөлөө илэрхийлэх эрх чөлөөгөөр хангана гэсэн боловч түүний удирдлагын доор Twitter нийт ажилтнуудынхаа 70% цомгтголд оруулж платформ дээр хэрэглэгчдийн постн дээр ямар ч цензур тавихгүй болсноор маш их асуудлыг ар араасаа дагуулсан юм. Үүндээ зэрэгцээд Elon Musk хүний тархи болон компьютерийг холбосон интерфейс болох Neuralink-ийг үүсгэн байгуулсан бөгөөд явандаа хүнийг хиймэл оюухантай холбох зорилго тавьсан байдаг бөгөөд одоогийн байдлаар энэ зорилгын хүрээнд Neuralink нь алитын 3 хүндээ чипээ амжилттай суйрлуулж туршаад байна. Elon Musk-ын технологийн салбарт өөрийн нэрээ үлдээхийн зэрэгцээ бизнесийн салбараас гадна Elon Musk сүүлийн жилүүдэд улс төрч өөрийн нөлөөллийг тогтоохоор хүчтэй оролцоор иржээ. Үүний хамгийн том жишээ бол Elon Musk 2016 онд ерөнхийлөгч Donald Trump-ын анхны бүрэн эрхийн хугацаанд Donald Trump-ын хэд хэдэн зөвлөлд гишүүнээр ажиллаж байсан явдал бөгөөд цаашлаад өнгөрөх 2024 онд Donald Trump-ыг дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үед түүний хамгийн том ивэнтгч болж цаашлаад Трампыг сонгуульд ялмагч засгийн газрын үр ашигын яам буюу Doge яамын даргаар томилогдсон. Америкийн татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах тал дээр анхаарч эхэлсэн байдаг. Гэсэн ч төрийн өндөр хариуцлага албан тушаалыг хашиж байгаа явцдаа хэтэрхий өрөмс шийдлүүдийг гаргаж төрийн 149 мянга гаруй албан хаагчдыг ажиллаас нь чөлөөлж, төрийн нууц биш баримтуудыг өөрийн хэмэл оюуханд өгөн шалгуулж, төрийн албан хаагчдын хувийн хэрийг дур мэдэн шалгах гэх мэт хэд хэдэн асуудлууд нэр холбогдсон. Ингэж явсаар 2025 оны 5 сар болоход ерөнхийлөгч Donald Trump болон Elon Musk хоёрын хооронд хагарал үүсэж, Elon Trump-ыг өөрийнх нь хамгийн том улс төрийн бай болох Epstein-ийн жигсаалт хүртэл байгаа хэмээн мэддэж бараг л дайн болсон ч удалгүй намжин Elon Musk өөрийн Doge халдан тушаалаас огцорсон байдаг. Гэсэн ч бас гандан буурахгүй X дээр санал асуулга явуулж байгаад өөрийнхөө Америк намыг байгуулна гэж явж байсан сураг байгаа шүү дээ. Elon-ыг Америк нэгдсэн улсын засгийн газарт ажиллаж байхдаа гаргасан хэд түргцэн шийдвэрийн улмаас Tesla компани асар их хохирол хүлээсэн бөгөөд Америкийн Tesla цахилгаан автомашинууд дэлхийд дахна Trump явуулж буй бодлогын бэлэг тэмдэг болж бусад улс орнуудад зүүнний үзэлтэй хүмүүсийн бай болсон явдал гарч байв. Зарим хэд зүүнний үзэлтэй хүмүүс бүр нүдэн дээр нь Tesla-г харангуут эвдэц сүйтгэхэд шатааж буй бичлэгүүд интернетээр дүрэн гарч ирсэн. Та бүхэн сануулхад Tesla машинтай ойртож очиход автоматар камер нь асаж эргэн тойрноо бичдгийг санаарай. Хувийн амьдралын хувьд Elon Musk-ын нийт 14 хүүхэдтэй бөгөөд 2 удаа гэрлэж 2 удаа салсан. Elon Musk-ын анхны эхнэр Justin Musk-тай 8 жилийн турш амьдрахдаа 6 хүүхэдтэй болсон ч анхны хүүхэд нь эндсэн байдаг. Үүний дараа Elon Tallulah Riley эмээх эмэгтэйтэй бүр 2 удаа гэрлэж 2 удаа салсан ба 2018 оноос 2021 оны хооронд Канадын дуучин Grimesтэй амьдрахдаа ахин 3 хүүхэдтэй болжээ. Үүнээс гадна Elon дахин 2 өөр эмэгтэйгээс 4 хүүхэдтэй болсон бөгөөд хүний төрөлд буурч байгааг идэвхтэй шүүмжилдэг дэрээр нийтдээ 14 хүүхдийн эцэг болсон байдаг. Elon Musk Asperger-ийн хам шинж буюу аутизмын эмгэгтэй бөгөөд үүнийхөө улмаас тэрээр хэдий хэвийн оюун ухаантай боловч нийгмийн харилцаа, бусдын сэтгэл хөдлөл зэргийг ойлгоход хүндрэлтэй байдаг. Түүний зэрэгцээ Elon компьютерийн тоглоомын хорхоотон боловч интернетээр тавьсан түүний зарим бичлэгүүд нь өөрөө тоглож байгаа мэтээр оруулдаг гэх хардлагад өртсөн байдаг. Elon Musk нь Христийн шашинтан бөгөөд 2025 оны 5 дугаар сард Doge-ийн ажлаа өгснөөс хойш тэрээр өөрийн Tesla, SpaceX, Neuralink зэрэг компаниуд дээр төвлөрөн ажиллаж байна. Үүний улмаас хувьцаа нь бол өссөн. Тухайн үед засгийн газарт ажиллаж байхад Tesla-гийн хувьцааны үн бол навс унсан шүү дээ. Elon Musk бол 21-р зууны хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг бөгөөд дан ганц бизнесмен гэлтгөө технологийн салбарт цоо шин хувьцаалыг авчирсан нэгэн бөгөөд цааш түүний дараагийн галзуу санаанууд юу ах болоо. Мэдээж Twitter дээрээ үүний талаараа хаяа ганц нэг жиргэж байдаг шүү дээ. Энэ хүрээд бичлэг маань дуусч байна. Та бүхэн таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Дараагийн удаа илүү сонирхолтой сэдвээр оруулна шүү. Тун утгагүй болзъя. Хүлээж байгаарай.